Сүхбаатар аймагт гарсан хээрийн төмрийн талаарх мэдээллийг танилцуулъя. Онцгой байдлын газраас аймгийн нэгдсэн эмнэлгийн төрийн тусламжийн 7051-103 дугаарын утсанд хээрийн төмөрт 7-8 хүн нэрвэгдэж түлэгдэж хайрагдсан тухай дуудлага өглөө. Өгсөн мэдээллийн дагуу аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга эрүүл мэндийн газрын дарагт мэдээлж, эрүүл мэндийн албаны бүрэлдэхүүнийг цуглуулan хологдох халуун тушаалтнуудыг өргөжүүлэн хээрийн төмрийн голомтонд мэргэжлийн ангийн 5 бүлгийг ажилуулахыг мэргэжлийн ангийн дарга аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Ариунад үүрэг болголоо. За мэргэжлийн ангийн дарагт үүрэг болгосны дагуу мэргэжлийн ангийн анхны тусламж, эрчим тэмчилгээ, гэмтэл нийслэлийн тусламж, цус сэлбэх, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх хэсгийн тус бүр 5 хүний бүрэлдэхүүнтэй нийт 5 бүлэг 25 бие бүрэлдэхүүн шаардлагатай энэ эмнэлгийн эрхсэлд орох болох материал, цус цусан бүтээгдэхүүн, төрийн тусламжийн 5 автомашинтай хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч хөдөлгөлөө. За Сүхбаатар аймгийн төв баруун урт хотоос 45 км-т баруун тариа гэдэг газар хээрийн төмөр гарсан дуудлагын дагуу аймгийн нэгдсэн эмнэлгийн бүрэлдэхүүн яг газар дээр нь ажиллахаар хүрэлцэн ирж байна. За их сурвалжийн аймгийн онцгой байдлын газрын өгсөн мэдээллээр бол тухайн энэ газар хээрийн төмөр гарсан. За одоогийн байдлаар бол 2-3 айл өрх бас хашаа малын хашаа хороо өртсөн гэсэн юм мэдээлэл байгаа. Хээрийн төмрийн голомтон дээр эмнэлгийн тусламжийн хөдөлгөөнд бүлгийг салхины дээд хэсэгт аюул хөвсөд байрлуулж бэлэн байдлыг хангаж байна. Жог намайг наалаа явах юм уу? Яаж юу? Хаагуур нэг хөдлөж байна. Газар дээр төмрийн голомтон дээр хүрэлцэн ирж мэдээлэл өгч ах шиг байна. Таны иргэний маань биеийн нөхцөл байдал юу н одоогоор таны анхны үзлэгээр ямар байна? Биеийн нөхцөл байдал хүндээ 70% төлөвлөлттэй байна. Яг 2-3. Ааха. Шар ирэм би хүн байна. Төлөвлөлийн хувь нь болохоор 30% төлөвлөлттэй шар ирэм. Хойшлуулж болох тусламж гэсэн үг. Тэгэхээр улаан ирмийнхаа дараа тусламж. Болгоомжтой. За би хойж болохлоо. Яана. Гангыг ганг сонсч байна. За дараагийн тэр хайр дуулууруу яаралтай явуулаарай. Сувилагч үеийн зүг аваарай. Ангараг эмч монитортой холбоорой. Хүсэлт өргөчөө хамрын маскаар өгөө. 15 литр минутаар өгье. Өвчл намдаа шингээс хэлбэх үдээ явж гараа. Өвчл намдаа шингээс хэлбэх үдээ явж гараа. Монитор пульс оксиметр гартна. Дархны аппаратаа хөлн үзчихье. Манжатай холбоорой. 111 улаарын би 1, шарын би 1, ногоорын би 1 хүн тээвэр ингээ 3 хүн тээвэрлж байна. Улаарын би хүн болохоор амьсгал цэцэрлэгт тогтворгүй байна. Энэ ахад үлдээ. Чөлтөрчөд саалгаарай. За шарын би хүнээ болгоч юм анаха. За болгоомжтой богороо санаа. За ногоорын би хүнээ би авчи ангарагч. За ногоорын би хүнээ чөлөөс. Төлөвлөлттэй. Биеийн байдал маш хүнд улаан ирмийн өвчтөнд тээвэрлэгдэж ирсэн байна. За чөлт төрөгч стресс 5-тай нэг маскаар өгчээ. За суцаа аваа, солио суцаа авъя. Эмч цээшний холбоотой хий. За сэрээрээ нүдэнийгээрээ зөөр байна уу хэлээрээ. Ухамсар тухайн буурсан 34.5 км хэмжээтэй өвчтөн байна. За суц авсан шингээс хэлбэл. Дотоод хүмүүжлээ ажилласараа.
ventilation system and setting. Check oxygen supply. Биеийн 70% хамарсан төлөвтэй. Амьсгалын зам төлөвсөн. Зохиомжтой амьсгалын ахуйн тохиол билээ. Check oxygen supply. Миний маань одоо биеийн амин үзүүлэлт хайрцаг гайгүй нэ яаж. Амин үзүүл докторгууд цэцэрлэгийн дэмжлэгтэй цэцэрлэгийн дэмжлэг явж байна. За мөн шингэн сэлбэх хэмжлэгийг хийгдэж байна. Биеийн 70% хамарсан. Дээрээс нь амьсгалын зам төлөвцсөн учраас амьсгал байдал одоо өвчтөд төрөгчийн хэрэгцээ өндөртэй байгаа учраас бид зохиомжтой амьсгалын ахуйд бэлтэж байна. За амин үзүүлж одоо доктортой байна. Дарал 100 дос найртай, пүүс 98-тэй. Өвчин намдаа тариагаа хийе. Ангийн шимдэд хий. Нүүрсээс 2 гар. Хэвлээ төлөгдсөн, гүн төлөгдөлтөө юм байна. Орцоор 30 орчим хувийн төлөгдөлтөө юм байна шүү. За хуурай. За нүүр хуурай. За хуураас ихвэтгүү зузаан төрхий шүү. Энэ залтны манжетгийг түр авч гараа. За. Хуурай. За ихвэтгүү доогоорой. Босод заяа 2 шимдэ. Өвчин намдаа юу ийсэн? Амин үзүүлэлтүүд саргүй юм чинараа. Аль тосгороо. Алгаа тосгороо тостэнд байна. Тостэнд байгаа. За одоо амин үзүүлэлтүүд доктортой байна. За амин үзүүлэлтүүд доктортой байна. Дарал 100 дош найртай. Сатроц 98-тай, пүүс 97-тай байна. Дулаадууд хоньсоо бэлдээрээ. Шингэнэ урсгаад өвчин намдаалтаа хийцэн тэ. Нүүр 2 гар цээж хэвлийн хэсэг төлөгцсөн ойролцоогоор нэг биений талын 30 орчим хувь төлөгцсөн гүн төлөгцсөн юм байдалтай байна. Бид нар анхны тусламж үзүүлээд шаардлагатай эмчилгээнүүдийгээд одоо тээвэрлэхэд бэлдэж байна. За амин үзүүлэлтүүд нь доктортой байна. За алт нь 120-80-тай, пүүс нь 88-тай байна. Зөөр энэ үү та? Толгой эргээд байна. Ааха. 2 гар юм байна тий. За. Энэ иргэний биеийн нөхцөл ямар байна? 30% төлөвтэй шар хэрэглэх хүн байна. За шар ирэмтэй хүчил төрөгчөө зүйлгээд уян зүг аваад өвдөл намдаахны явжаарай. Амар гэмчээ монитортой холбооч. За ногоо ирэмбий 2 хүндээ хүчил төрөгч эмчилгээ өгнө шүү. Бимас үлгчээ уян зүг авсан уу? Өвдөл намдаах английн дэмдрэл кетанолтой хийж гараа. Шингэнээ сэлбэж гараа. Шингэнээ урсан шүү за. 2 дахь тахтаа авалт очиж जैन. Шар ирэмбий 1, ногоо ирэмбий 2 хүн аваад очиж шүү. Бэлэн байдлаа хангаарай. За шар ирэмбий 1 хүн авчирсан 40% төлөвлөлттэй байна. За ногоо ирэмбий 2 хүн. За наашаа боч. Ногоо ирэмбий 1 хүн нь болохоор угаарын хордлогтой, 2 хүн нь болохоор 10% төлөвлөлттэй 2 гар төлөгцсөн юм 2 хүн байна. Зохиомжтой амьсгалын аппаратанд аваад төвийн үндийн гуурсаа тавиад мөн бүтэн биеийн тосон эмчилгээгээ хийгээд за мөн дулаацуулах эмчилгээ болон шингэн сэлбэх вазавирсаар эмчилгээгээд хүний маань биеийн байдал тогтворцсон учраас эмчилгээ хэрэглэсэн орлогчтой танилцуулж тээвэрлэлийн зөвшөөрлийг аваад одоо ингээд хүний амин нэгцэн эмнэлгийн хаан эрчим дэмжлэгийн засгаар руу тээвэрлэх гэж байна. Завь мэдэлгаагүй юу? Гайваа. Нэг одоо гаргах гэж гал нэг маань жоохон овоо түлэгдчихлээ. Бид хэд ч өөртөө арай гайваа. Хэр бараан яасан гайваа. Гашаал боллоо. За эрүүл мэндийн салбарынхаа эрүүл мэндийн нэгдсэн эмнэлгийнхэн маань одоо бас одоо ангаас 45 км-т ирж ажиллаа. За ингээд бид сургууль багийнхан 5 хүнд ангаас 45 км-т одоо баруун тарианд гарсан төмрийн голомтноос 5 хүн мэдээллийг хүргэлээ. За эхний их сурвалжийн авсан мэдээлэлээр бол нуржсэн одоо нэг 2-оос 3 айл одоо төмөрт өртсөн. За 10 орчим хүн одоо хүн нэг иргэн бүлгэр 70% төлөгдөлтэй. За 30% төлөгдөлтэй бас иргэд байна. За хайрдаж одоо бас угаарцсан иргэд одоо
байна гэсэн юм ихний одоо байдлаар мэдээллийг та бүхэнд хүргэж байна. За одоо та бүхэнд дуутахгүй эмнэлгийнхэн маань одоо өвчтнүүдийг харигдсан, түлхэгдсэн иргэдийг авч явсан. Одоо өвчтнүүдийн одоо биеийн байдал ямар байгаа талаарх мэдээллийг та бүхэнд дуутахгүй үргэлжлүүлэн өргөх болно. За энэ хоёр угаарцсан 2 хүн байгаа шүү. Угаарцсан 3 хүн нааш ирээрээ, та нааш ирээрээ. За гадуур хүчнүүдийн тайлбарлаад оруулаарай. Амин үзүүлэлт доктортэй хүчил төрөгч болон тайвшруулах хэмжлэгээ хийгээд авчирсан байгаа шүү. За гадуур Өвдөл номдох тайвшруулах хэмжлэгийг уухаар хэрэглээд хүчил төрөгч өгсөн байгаа. За. За нүмерх юм. Гэмтэл мэс заслын дасгийнхан маань за анхны тусламжаа үзүүлээд одоо тухайн иргэнийг аймгийн одоо нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэх үйл явцыг та бүхэнд яг одоо харуулж байна. За одоогор бол мэрэгчлэтнүүдийн өгж байгаа мэдээлэлээр за одоо түлхэгдсэн, хайргдсан хүмүүсийн одоо биеийн одоо нөхцөл байдал бол бас харьцангуй гайгүй. За 70% түлхэгдэлтэй нэг иргэн байгаа. Тэр хүний одоо амин одоо үзүүлэлт бол харьцангуй гайгүй байна. Гэхдээ одоо дараагийн эмчилгээг аймгийн одоо нэгдсэн эмнэлэг дээр аваачиж үзүүлэх ийм зүйл байгаа юм байна. За ер нь одоо аймгийн эмнэлгийнхэн маань одоо ийм түлхэгдэлтэй ер нь одоо ийм одоо эмчилгээ шаардлагатай хээрийн нөхцөлд одоо гарсан ийм онцгой нөхцөлд бол одоо иргэдийг за улаан иргэн, сар иргэн, гоон иргэн гэсэн ангиллаар одоо тухайн одоо нөхцөл байдлыг иргэдэд үйлчилж байна. За ингээд шар ирэмбийн 30% түлхэгдэлтэй за иргэд маань иргэдийг одоо аймгийн нэгдсэн эмнэлэг лөө яг одоо тээвэрлж байна. Тээвэрлэх үйл явцыг газар дээрээс шууд амжуулан өргөж байна. За нэгдсэн эмнэлэг лөө бол 70% түлхэгдэлтэй нэг иргэн за 30% түлхэгдэлтэй одоо шар ирэмбэнд одоо ирсэн иргэдийг бол аймгийн нэгдсэн эмнэлэг лөө тээвэрлсэн. За дараагийн буюу одоо бас одоо харьцангуй биеийн байдал гайгүй. За гар түлхэгдсэн. За баг зэрэг угаарцсан иргэдийг бол анхны тусламжийг үзүүлэх багийнхан маань үзүүлж байна. Ингээд анхныхаа тусламжийг үзүүлээд дараагийн шийдэл буюу одоо аймгийн нэгдсэн эмнэлэг лөө энэ иргэдийг мөн одоо тээвэрлэх юм байна. хоёр гаруй дээр соолт хийх хэрэгтэй шин манайхаа. Ингээд сочи. Тэдний авъя. Өвдөж гэнэ үү? Энэ надрыг аваа. Өвдөж гэнэ. Таны яаж өвдөж гэнэ үү? Өвдөж намдах юм хийсэн үү? Хийсэн. За. Гарынхын түлхэгдэлт ер нь хэр зэрэг ямар зэрэгтэй байна? За энэ хоёр өвчтнүүд хоёулаа хоёр гар тохооноос доош хэсэг нь түлхэгдсэн. 2-оос 3 хаа зэргийн түлхэгдэлтэй. Нүцээс анхны тусламж үзүүлээд болт хийчлээ. Одоо биеийн байдал өвчтөртэй байвал эндүрөө оролцоо танилцуулаад тээвэрлэлт хийнэ. Эрүүл мэндийн албаны штабаас мэдээлж байна. Баруун тариа голомтонд ирэмлэн ангалт хийж дуслаа. Нийт 10 мэрэгчд байна. Тус 10 иргэнийг тээвэрлэн аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж, эрчим тэмчилгээ, гэмтэл мэсцлийн тасгуудад хүлээлгээ өглөө. Тээвэрлэлтийн явцад хүний амнаас ирсэн тохиолдол байхгүй. Маш хүнд 70% түлэгдэлтэй иргэний биеийн байдлын талаар гэмтэл сувг судлалын үндэсний төвийн төлөнхийн төвтэй тэл мэдсийн дээр хологдох лалгаа шийдлийн тусламж авах шийдвэрийг гаргалаа. Онцгой байдлын газарт яаралтай тусламжийн нислэг тэрэг болгох хүсэлтийг хургуулж байна. Эм эмнэлгийн хэрэгслийн 1-р ээлжийн нөөцийг нөхөн бүрдүүлэх ажил хийгдэж байна. Мэргэжлийн анги одоогоор бэлэн байдлын гормонд ажиллаж байна. Илтгэсэн эрүүл мэндийн албаны штабын дарга Болормаа.